Наран цогт даргыг дэмжиж байгаа маш туршлагатай төрд олон жил ажилласан хүн гэж бодож байна. Нөгөө талаар бас хариуцлагатай ажиллах байх гэж бодож байна. За өнөө хэд асуудал асууя. Сая он чим гишүүний саналыг бас дэмжиж байгаа юм. Энэ зээлийн хүн маш өндөр. Эрүүл мэндийн боловсролын салбарт ажиллаж байгаа улсуудын 80% цайлангийн зээлтэй. Хүүхдээ сургаж байна, хүүхдийн төлбөр, амьдралын шаардлагаар зээл авчиж байгаа. Зээлийн доод хэмжээ нь 1.9, дээд хэмжээ нь 2.5% байна. Гэтэл арилжааны банкуд одоо ашиг нь маш өндөр байна. Хэдэн 100 тэрбум их найдаар нь ашиг үзэж байна гэж улсууд яриад байгаа. Тэр нь үнэн үү? Энэ зээлийн хөвд ятгахта 2-оос доошоо уулгаад 1.6-7 хавцаа уулзч болдго юм уу? Төрийн байгууллагад ажиллаж байгаа улсууд шүү дээ. Эдгээр чинь найдвартай зээлдэгчд байгаа шүү дээ. Төрийн үйлчилгээний байгууллага, эрүүл мэндийн боловсролын байгууллагад ажиллаж байгаа улсууд. Энэ талаар та ямар бодлого барих вэ? Нөгөө талаар эрүүл мэндийн салбарын өр зээл байгаа. Жилийн жилд нуудаг. Зарим нь одоо 30 хэдэн тэрбум өртсөн, доотлол нь одоо 3 тэрбум өртөө, жишээлбэл одоо хотын клиникийн мөлгөөд, аймагуудын нэгдсэн мөлгөөд байгаа. Энэ талаар судалгаа гаргасан уу та? Сая бид эрүүл мэндийн салбарын цайланг 75% нэмэгдүүлнэ гэдэг юунд тусгацсан, шуулганаар баталсан. Гэтэл энэ нийгэм дадлагын шимтгэлийн босгыг 15%-аар нэмэгдүүлсэн шүү дээ. Тэгэхээр чи ялгаагүй болчиход байна л да. Тэгэхээр энэ тал дээр одоо та ямар бодлого барих вэ? Дараа тодруулъя. За тодруулъя. За байсан гишүүний асуултанд хариулъя. Энэ зээлийн хөвгөл бууруулах талаар ингээд манай олон гишүүд ярьж байна. Би сая зээлийн зардал одоо юунаас бүрдэж байгааг ингээд тайлбарлаад энэ дээр бид нар зохицуултын хүрээнд ямар арга хэмжээ авч болох уу? За ер нь суур асуудал бол инфляц. Энээс болоод ингээд чөтгөрийн тойрог үүсээд энэ яг гацчаад байгаа юм а зээлийн маань. Тэгээд нөгөө талдаа зээлийн эрэлт их байна. Мөнгөний үнцэнтэй холбоотой бас энэ иргэдийн маань зээл авах зээл бол их өндөрсөж байна. Би түрүү хэлсэн цалингийн зээл бол өмнөх жилээс 14%-аар, за тэтгэврийн зээл бол 44%-аар нэмэгдсэн байна. Нөгөө талдаа эдгээрийнх нь найдваргүй зээлийн хэмжээ мөн иргэдийн цалингийн зээл 152%-аар найдваргүй зээл нэмэгдсэн. Энэ нь өөрөө одоо их бас анхаарал татах ус тоо болчиход байгаа. Тэгээ таны хэлж байгаагаар над бол яг тэр нөгөө салбарын тоо баримт алга байна. За би ажиллаа томилог зүйлийг бас салбараар наривчилж, ер нь бол Төв банк мэдээж энэ ийм асуудлуудыг их наривчилж авч үзэх ёстой. Наривчилсан нарийн судалгаан дээр үндэслэж дүгнэлт оншиг зөв тогтоож явах ёстой. Ерөнхий зарчим бол өнөөдрийн бидний нөхцөл байдал дээр болоод энэ инфляцийн өндөр түвшин, бодлогын үнийн өндөр түвшиндээс болоод зээлийн хүн маань өндөрт очиод тогтцоод ингээ байна. Цаашдаа бол хамгийн том зардал нь хөөсвөрийн зардал. Энэ хөөсвөрийн зардал бид нар инфляц өндөр байгаа төвшөнд энэ инфляциас доордсон их хөөсвөр бол аль ч тохиолдолд татагдж орж ирэх болцоогүй. Тийм учраас банкуудын одоо гадаад пассив 60 гаруй хувиар нэмэгдсэн байлээ. Тэгэхээр энэ маань юг харуулж байна вэ гэхээр дотоод их хөөсвөрөөс бас хамааралгүй гаднаас арай илүү хямд үүсвэр авчирч зээл нэмэгдэж байна гэсэн. Тэгэхээр энэ зээлийн асуудал дээр бол хэд хэдэн юмнууд хийгдэх ёстой. Бас иргэдийнхээ санхүүгийн боловсролыг оруулаад энэ зээл гэдэг бол өөрөө бас тийм сайн зүйл биш. Өрийн дарамтанд оруулж иргэдийг бас өөрсдөө санхүүгийн хувьд бол хүнд байдалд оруулах зүйл гэдэг зүйлийг бас нөгөө талдаа ойлгож өгөх хэрэгтэй байна. Бид бас нөгөө ингээд зээлийг захиргааны аргаар юм уу, зээлийг одоо шууд тэгэлждэг энэ төр гэсэн ойлголтыг бол ард иргэдэд ерөөсөө өгч болохгүй. Бид энийг аль болох энэ суур нөхцлүүдэд Төв банкнаас болоод төрийн бодлогоор сайжруулж, зах зээлийн орчин сайжруулж явах болохоос биш, ямар нэгэн байдлаар нөгөө захиргааны арга хэрэглэгч урмаар энэ зээлийн хөв бууруулж болохгүй маа гэдэг зүйлийг бол би танд хэлхийг хүсэж байна.